Crystal spread тавтан морилцгаано. Өнөөдөр бид нэр цангирстай, олон үртэй, ийм гоё талх хийж сурах гэж байна. За тэгэхээр үрнийхээ хойлцсон эхлээд бид нэр хулууны өөр. Тэгээд наран цэцгийн өөр, майлангны өөр. Тэгээд бас гүнжидийн өөр. За энэ болохоор полянта гэж нэрлэдэг. Энэ болохоор зэрэг бүдүүн ширхэгтэй шар эрдэнэ шишийн гурил байна. За тэгээд бяцалсан овёс сүлд нэмж хийж байна. За энэ ингээд өөрийнхөө холцыг сайхан холиод өгнө. Хуураагаар ингээд сайхан холиод өгч. За тэгэхээр өөрийн холц болж байгаамаа. За энэ дээрээ бид нар час халуун ус хийнэ. За хамгийн багаараа л ихэд 4-ний 3 айг ус хийнэ гэсэн үг. За тэгэхээр юу болох гэж байгаа юм гэхээр зэрэг энэ бол нэг усанд ингээд айхтар ингээд дээр нь илүү гараад ахааргүй. Яг ингээд таарсан хэмжээтэй болгоул их зүгээр. Тэгээд нөгөө өр маань ингээд усанд сайхан дэвтээд тэгээд цаана нэг ус ялгараад ахааргүй. Тиймэрхүү байдалтай болох юм бол болж байна. Яагаад гэвэл хитрхи ингээд илүү гаргаад ус хийгээд дараа нь тэрийгэ шүүх гэхээр нөгөө энэ майлангны өөр энэ жижигхэн бяцалсан эрдэнэшийн гурил эдэр чинь нөгөө шүүлтүрээр нь явж ороод ингээд шүүхэд жоохон хэцүү байдгийн. Тийм учраас яг тааруулаад хийчүүлэх зүгээр. За тэгээ сайн хутгаад нөгөө устаа нь ингээд сайн хутгах гэсэн. Тэгээ нэг иймэрхүү байдалтай болж ахт яг болж байна. За энийг ингээд сайхан тэгшлээд гадаргуугийн сайхан тэгшлээд тэгээд өрөөний температурт зүгээр ингээд ил задгаа орхичихно. Таглах хэрэггүй. Тэгээд энэ шүнжэнгөө ингээд хоноод өнчгөрөө нөгөө өрнүүд маань маш сайн дэвтцсэн байдаг. Then all the seeds gonna absorb all the water. Усаа сайхан шингээгээд тэгээд дараа нь ингээд сайхан амт ороод талхаа эдгээр их гоё өрнүүд нь ингээд амтагддаг. Нөгөө талаар болохоор цангирс байна. За хатаасан цангирсыг нэг аяга цангирсан дээр ингээд цангирсаа ингээд даалт ортол ингээд халуун ус хийчихнэ. Энд бол нэг 2 цаг ингээд халуун усан дэвтэгээ дараа нь шүүж аваа тэгээд талханыхаа зурмагтаа хойлчихно. За талхаа зурхтаа алин эзэний хөрөнгөө сайхан арвижуулсан байгаа. Тэрнээсээ талхаа хийх хэмжээний хөрөнгөө тасалж аваад дээрэс нь ус хийгээд энэ бол хөрөнгө маань маш сайхан идэвхтэй учраас сайхан хий гарч байна. Зурж авах явцад тэгээд ингээ усан дээрээ сайхан хөвж гин. За дээрэс нь давсаа нэмчин. За ингээд гурилаа хийчин. Эдрийг бол би алин эзэний хэмжээд бэлдээ тавьсан байгаа. Тэгээ сайхан энийг ингээд холиод талхныхаа зурмгийг зуурчин. Зуурхтаа болохоор зэрэг дөнгөж одоо нөгөө хуурай гурил маань зурмагтайгаа ингээ сайн зурагдсан байхтал болно. Тэрнээс илүү бол зурах шаардлагагүй. Ягаад гэвэл бид нар татах сунгах аргыг хэрэгжилж цавуулгаа бол илүү хүчтэй болох гэж байгаа учраас. За эхний 2 цагийн дотор бол ямар ч гэсэн 2 сонголт цагийн зайтай хийж болно. Би болохоор зэрэг энэ талхаа хийхдээ эхний 2 цагийн дотор 40 минутын зайтай 3 сонголт хийсэн байгаа. За сонголт хийх янз бүрийн аргууд байгаа, description-д оруулсан байгаа. Тэгэхээр өөрсдөө та нар тэр сонголт хийх аргуудыг янз янзын аргуудыг өөрсдөө хэрэгжилж үзээрэй. Энэ бол дэлгэж сунгах аргыг хийсэн байна. Тэгэхээр хамгийн эхний удаадаа дэлгэж сунгах хийхэд бол цавуулга маань сайн үүсэхгүй учраас энэ тэрүүгээрээ ингээд тасрах тийм тохиолдол бол байна. Зүгээр. За тэгээд энэ талх маань нэлээд үүртэй, нэлээд их оруулга орцсон учраас тэрийг ингээд дээшээгээ сайн хөөлгөх чадaltaй цавуулга үүсгэхийн тулд ингээд олон удаа сонголт хийж байгаа. За энэ удаа бол эхний сонголт хийгээд дараа нь яг энэ аргаараа 2 дахь сонголтоо 40 минутын дараа хийсэн байгаа. Тэр нь бол бичлэг нь яг энд бол ороогүй байна л та. Гэхдээ яг л адилхан сонголт. За энэ болохоор зэрэг одоо 3 дахь сонголт буюу ингээд зуурснаас хойш бараг 2 цаг болцсон гэсэн үг. Тэгэхээр яг энэ үедээ
цавлаг маань маш сайн үүссэн байгаа. Тэгэхээр одоо нөгөө оруулга буюу нөгөө дэвтээсэн жимсээ хийх гэж байгаа. Тэгээ гадаргаагаа нэг сайхан усаар одоо норгоод тэгээд гараа бас сайхан усаар норгоод за тэгээд нөгөө дэвтээсэн байсан нөгөө цангирсаа сайхан усын шүүгээд тэгээд цаасаар ингээд галтгооны цаасаар ингээд сайхан усын дэвтээгээд ингээд автсан ингээд зуурмгандаа хийхэд бэлэн болгоцсон байгаа. За ингээд зуурмгаа сайхан дэлгээд өгнө. Маш сайн цавуулаг үүссэн байна. Ингээд татаа сунгахад бол буцаад ингээд татагдаад байна. Тэгээ хэрвээ сунгалт хийж байгаа тохиолдолд би бол за нэг 2 сунгалт цагийн зайтай 2 удаа эхний 2 цагт хийхийг бол зөвлөдөг. Тэгж чадахгүй байх юм бол ядахтаа нэг сонголт хийхэд бол талах бол үнэхээр илүү сайхан болтгоо. Тэгээ 2 сонголт 3 сонголт хийвэл бүр илүү сайхан болно гэсэн үг. So I want to have a very strong gluten bill. За би бол одоо ингээд маш олон энзим дээр нэмж хийх гэж юм. Тийм учраас талах маань нэлийн хүнд болно. Тэгэхээр тэрийг ингээд дааж чадах сайн цавуулаг үүссэн байхын тулд сайн сунгаж байгаамаа гэж дурдж хэлсэн. Тэргээ дахиад хэлчихье. За одоо ингээд нөгөө дэвтээсэн цангирсаа тараачи. Үнэхээр гоё амттай, үрээр баялаг. Тэгээд ингээд талхаа идчих явт чинь хаяа нэг ингээд гоё цангирс маань ингээд ажиллагдахаар нэг тийм бариантай талах идээд байгаа юм шиг нэг тийм гоё амттай байдаг. Энэ бол маш баялаг. Одоо шим тэжээл илүү сайтай талах, зүгээр талах идчихснээс. За өрний маань хольц ингээд дэвтцсэн тохиолдолд нэг иймэрхүү байдалтай байвал зүгээр арай нэг жоохон тарж үүрж бутарж ийн тэгсэн хэрнээ бүр хуурай биш бүр нялцаагаад ингээд урсаад байхгүй яг нэг иймэрхүү байдалтай байхад бол их аятайхан байдгийг ажиллахад арай нэг амар гэхүүдээ. За тэгээ энийг жигдхэн ингээд сайхан тараагаад өгчий. За хэрвээ ингээд ус нь жоохон их байгаад нэлээд жоохон тийм нэлцгаа талтай байсан ч зүгээр дээ бас болно. Гэхдээ анх талах хийж байгаа хүмүүст бол ер нь жоохон аргун тал руугаа дэвтэлтэн тиймэрхүү байл ажиллахад арай амар. Яг бол нойтон өр маань болохоор зэрэг ингээд бас жоохон наалтчих гададын ажиллаж явах явцад гарт. Ингээ өр нь сайхан дэвтцсэн байхад жижиг өр гэлтэхгүйгээр ингээд дэвтцсэн үрийг ингээд талах ингээд талхаа зүсгээр нөгөө ир нь ингээд дундуур нь зүсэгдээд нөгөө жижиг өр чинь хүртэл ингээд зүсэгдчихдэг бүр тэгтэй гоё дэвтчдгийн өрийг сайн дэвтэх. Заримдаа бид нар ч ингээд гинт ингээд өглөө ингээд за өнөөдөр нэг сайхан талахыг идэе. Өстө янз бүрийн гоё өртөө талах хийж идэгэл бодчиход л нөгөө одоо би үрээ нөгөө шүнжэнгөө дэвтээгээгүй шүү дээ яах вэ гэсэн асуулт гарч магадгүй. Тийм тохиолдолд зүгээр час халуун ус ийгээд дэвтээчих тэгээд ингээд өрөөний температуртай хавар нэг ус нь ингээд хөрдөг штэ тэгээд ингээд сайхан өрөөний температурт болтол хүргэсэн байхад бол тэр өөр бол бас л сайхан тодорхой хэмжээнд бол дэвтчихнэ гэсэн үг. За нэг оромог байдалтай болгоод энийг одоо хөөлгөнө. Энэ бол нэлээд тийм хүнд зуурмаг байна. Тэгэхээр зэрэгэнд бол эсэгтэй болвол доотлол нь 3 цаг болвол хөөлгөх хэрэгтэй. Тэгэхээр маш төвчээртэй сайн хөөлгөөрөө. Тэгээд нөгөө нэг цавуулга маань энэ дотор нь орсон оруулгынуудаа дээш нь өргөж сайхан хийтэй болохын тулд бас нэлээд цаг орно шүү дээ. Тэгэхээр сайхан төвчээртэй ямар ч юм дээшгээ сайн хөөлгөөрэй. За нэг иймэрхүү хэмжээнд хүрэхээр одоо талхаа хэвлэнэ. За одоо талхаа хэвлэхэд бэлэн болчлоо. Ямар ч нэг бараг л 3 цаг хөөлөө. Тий, жоохон 3 цагаас илүү хөөсөн. Тэгээд сайхан ингээ сэвсийгээд ингээд хөөгөөд ирсэн байна. За тэгэхээр энэ бол том зуурмаг учраас уг нь бол энэ чинь 2 том талах болно шүү дээ. Тэгээ дээрэс нөгөө өөр дэвтээсэн жимс хийхээр энэ чинь бүр илүү том болцсон байгаа. Тэгэхээр энийг бол 2 талах юм гэвэл бол нилээн
том талх болно. This is Тэгж яхаар too big of a bread. одоо to 3 make ингээд just two дунд loaves. зэргийн талх болохоор Divide it into 3. бэлтцсэн байгаа. So all За the 2 ingredients зөвөн хэлбэртэй all together. нэг дугуй хэлбэртэй таалахыг гэж байна. За би ингээд жингэнүүдийн орсон ингээд жингүүдийн хэмжээд үтсэн чинь ойролцоогоор нэг 2000 г буюу 2 кг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр талах юм бол энэ чинь бараг 1 кг талах болох гэдэг. Тэгэхээр энийг 3 хуваагаар нэг 600-аас 700 г-ийн хооронд л бараг л нэг талах нь болох гэдэг. Тэр чинь ч бас том талах гэсэн үг шүү дээ. За ингээд хөмрүүлээд зурмгаа асгачи нэг шууд гараад ирж байна. Маш сайхан бүгдээрээ сайхан нийлсэн юм зурмаг байна. За ингээд нэг дугуй хэлбэртэй болцсон байгаа учраас энийг ерөөсө пицца шиг ингээд 3 хуваагаад гурвалжлаа хуваачи. За нилээн нөгөө дэвтээс нь өөр орсон учраас зураг маань бас нэг тийм жоохон гард наалдамхаа. Тэгээд ч угаасаа нөө майлганы үрч ингээд усан дэвтээчгээр ингээд аюу тийм зунгаарлцсан ингээд болчдөг штэ. Тэгэхээр жоохон наалдах талтай байна. За энэ бол 645 г боллоо. За энийг харъя. Энэ бол нэг 700 грамм илүү байна. За энэ нь бас нэг 700 грамм. За ер нь бараг л ойролцоо гоцсон ба шүү. Түрүүний энэ илүү гарсныг энэ дээр нэмээд энэс нэг жоохон авчих юм бол за одоо харъя. Тэгэхээр 700 гарч байна. За энэ нэг 700 гаруй грамтай боллоо. За энэ бол нэлээд том талах болж байна. To shape it. За энийг хэлбэрт оруулахдаа захаа нугуулж байгаа юм шиг тэр аргыг хэрэглэнэ. I'm going to use Энэ болохоор сайхан зурмгаа сайхан ингэж дийлгэж байгаад доотлын дээш нь гэж 3-1-т нугалчин. Тэгээд үлдсэн 3-1 дээрээс нь доош нь нугалж байгаа. Тэгээд хажуу дээш нь харуулж байгаа сайхан оромоо килмэртэй ингээ ороогод өгчнөө хуйлаад. За ингээ болчихж байгаа. Хоёр талын сайхан чимэгчин. За энэ бол дахиад нэг 100 хэлбэрт оруулна. Дээдлээ бол өөр нь арай илүү харагдаж байна. Тэгэхээр тэрнээс нэхлээд нугалчихъя. Эндээс нэхлээд туйлчих да. Баярлалын сайхан гулаад. За сүүлийнх нь болохоор дугуй хэлбэртэй болгож байгаа. Цавуулга бол маш сайн үүссэн байна. Ямар ч үсэн хэлбэрээ бол сайхан хадгалж байна. Гараг л сугаачи. because of the nut. За Soaked nut. дэвтээсэн самар орсон учраас нийлээ наалдах маягтай болчиход байна. Sticky. Хоёр талын сайхан чимгээд өгчий. A little bit. За ямар ч байсан энийг бол сава маш сайн гурилдахгүй бол ер нь л наалдах маягтай болсон байх шүү. Ер нь сава сайн гурилдаад өгөхөд бол гимгүү. Monotone. So generously flour. Маш сайн гурилдчихё. There we go. За нэг өргөж аваад хөмрүүлээ тавьчин. Тэгээ задгаа талан дэв шиг харчин. Same side up. Чимхийг шаардлагатай болвол хэрэгтэй газар нь чимгээд өгчин. Such a rich Энэ бол үнэхээр баялаг зурмаг болсон. stick into my hand. Өрн гараад байгаа учраас гарт наалтаад байна. Тэгэхээр сайхан хуурай гурилд хүрч жаад аль болох чимхийг хичээ. Хоёр талын. Flour my hand a little bit. За ингээд чимхээд өгчлөө. Хоёр талаас нь жоохон түлхээд. За ингээд өргөж аваад тавьчлаа. Дээрэс нь бол сайхан гурил сайн цацаад өгчий. Энэ маа нөгөө хөөх явцдаа
банатоныхаа ханандаа нөгөө задгаа газар нь хүрээд наалтч магадгүй. За хамгийн сүүлийнх нь болохоор дугуй хэлбэртэй болгож байгаа. За энэ зурмгаа ингээд тал талаас нь гулгуулад дугуй хэлбэртэй болгоё. Гэхдээ нөгөө өр нь ил гарцсан учраас бүр илүү халтираад байна л да. За гэхдээ яг хөө хэлбэрээ бол ямар ч үсэн барьж байна. It's just sliding because of Халтираад байна тэр өрн гарцсан учраас. За энийг өргөж аваад хөмрүүлээд авчина. За энэ дэр бол нэг ихтер хэвлэхгээ зуралдаад шаардлагагүй. Айл болох хөнгөн аргадаж хэвлэнэ. За дээр нь сайхан гурал сайн төрж байгаа. За энийг өрөөний температурт бол доотл нь 2-3 цаг бол илбэг болно доо. Яг л нэлээд их дотор нь юм орцсон учраас нэлээд ажил болж иж энийг хөөлгөн. За ингээд өрөөний температурт галгар утанд тэгээд орхичээ. Okay, beautiful. За аста гайхамшигтай гоё зургмууд минь үнэхээр гоё талах болороо гэж өрөөё. Oh, you will be beautiful bread. За ингээд хөөхснийхэн дараа эргэж ирээ да. За 100-нд орохоос өмнө 40 минутын өмнө бол 100-аа халаадаг. Тэгжээж бүх эд ангууд нь тэгээд ширмэн сав маань хална. За Okay, it's been энэ бол 3 цаг гарan болчлоо. Талх маань сайхан хөөсөн байна. nicely. Зөөвн талх маань бүр талхныхаа банатоноос илүү гарч хөөсөн байна. За одоо Everything here. талхаа 100-нд хийхин тулд ийшээ авчир тавьж гаад 100-ндаа хий. Parchment цааснуудаа бол алин эзэний бэлдээд зүсцэн байгаа. Round one first. За ингээд талхаа хөмрүүлээд өөрийнхөө хүндийн жингээр доошо бууж ирэх ингээд төвчээртэй хүлээх хэрэгтэй. Хамаагүй сэгсрэх юм уу шидэж ингээд цохиж Gravity work. унахгүйгээр It's coming. I can feel it. ингээд өөрийнхөө хүндийн жингээр буугаад унаад ирнэ. За зөвөн талхаа хөмрүүлж тавья. Okay. So I hope I Угнж хангалттай л гурил түргсэн л дээ. Тийм болохоор гарч ирэх байх гэж найдаж байна. Ер нь жоохон гарч ирж байна. Гэтэ бас зарим хэсгэрээ жоохон наалтсан байна. Тийм болохоор жоохон удаан гарч байна. Иймэрхүү тохиолдол яг гараа оруулаад ингээ жоохон дэмжсгийгээд coming. салгаад чадвал ханаас нь тэгээд On the side. самнаас нь ингээд гарахт нь тусалж болно. За гараад ирлээ. За хамгийн Not сүүлх нь round shape. It's almost. ер нь I mean, not oval shape. зөөн хэлбэртэй талах хэлээ гэсэн чинь баг дуу хэлбэртэй болцсон байна. Нилээн сайн хөөсөн болохоор хэлбэр нь алдагдсан байна. Ер нь амсараас илүү гараад хөөцөн тохиолдолд доош нь харуулж тавихтаа шууд Kind of have a little space. хавтгаа болтол нь хавтгаагаар нь тавилгүйгээр гараа ингээд жоохон хурууга завсарт нь оруулаад ингээд завсар гаргаад тэгээд жоохон дээшээ өргөсгийгээд ингээд өөрөө унж буухыг хүлээгээрээ. Тэгэхгүй шууд ингээд саваа ингээд гадаргуу дээр ингээд хавтгаагаар нь тавьчих юм бол нөгөө агаараа ингээд шахаад гаргаад ирнэ гэсэн үг шүү дээ. Finally. За ашгүй ямар ч байсан гараад ирлээ. It's more stuck on the side. Ёроолтой биш ер нь жоохон хажуу талаараа наалтсан байна. Нэг өрн гарсан хэсгээрээ. За ингээд зүслэгээ хийчий. Зүслэг хийх тал дээр бичлэгүүд байгаа. Тэгэхээр тэр бичлэгүүдийг үзээд яагаад зүслэг хийх ёстой юм, яаж зүслэг хийх ёстой юм бэ гэдэг тал дээр бол сураад аваарай. It's decorative. Жоохон бас It has a хайтайхан зүслэг хийхийг seed in it. хинчээ. Гэхдээ нөгөө дотроо үртэй учраас өргүү талахыг зүсгтэй харьцуулах юм бол жоохон бас As easy тийм амаргүй байдаг. Гэтэ яаж яж агаад зүслэг хийгээд тэгээ явандаа сурна. tuna. За энэ дугуй талхантаа болохоор нэг ийм жижигхэн It's gonna ширмэн squeeze сав just a little bit. Go inside. авсан байгаа. Эндээ дөнгөж багтаал орж ах шиг байна. За ямар ч гэсэн 100-ндаа ороод дэшигээ сайхан хөөнөхаа гэж найдаж байна. Nice
sprung in the oven. За энэ бол 100-ныхаа хамгийн цаана орно. All the way. За энэ талхаа ингээд нэг зүсчээ. Зураг маань нэлээд жоохон зөөлөн талтай байна. There. За. Ширмэн тоонохоо тавыг тавьчи. За ингээд зууханд орлоо. Яа, гараа түлчлээ. Burn myself. За энэ дээр бол нэг арай жоохон өөр маягийн зүслэг хийчи. Different kind of. За. Ер нь бол 100-аа онгойлгохтой гэ бүрэн сайн доош нь онгойлгоороо би сайн нөгөө дутуу онгойлгоод яарад So when you lower гараа ингээд түлчлээ. Тийм учраас талхаа хийхдээ авахтаа because I ингээд didn't тагаа lower ингээд enough бүр and I сайн hit my skin, so make sure онгойлгож lower жагаад it тэгээд in талхаа хийж агаарэ. Би сая гараа зүсээ хийчлээ. after За ингээд 100-ндаа тагийн таглаад 20 минут чигнэн. 20 minutes with lid on. Ер нь бол иймэрхүү дотор нь оруулахдаа талхаг бол жоохон удаан 5-10 минут удаан чигнэж бас болдгоо шүү. Ялангуяа их том талах байх юм бол. За тагийг аваад үзье. Оо, өстө янзын сайхан хөөсөн мэт. Оо, дээшиг бол өстө нэрээ янзтай гоё хөөжээ. За тэр нэг 3 талхыгээд 3 сав хийгээд 100-ндаа багтахгүй ч хилтчих шиг байна. Оо, энэ бол бас айгүй гоё болсон байна. Бүр сайн хөөгөөд бүр хажуугаар хүртэл бүр язарсан байна шүү дээ. За, өстө янзын гоё болжээ. Тэгэл жимстэй самартай. Хачин гоё талхнууд болжээ. So many. За. Okay. За ингээд тагийг аваад 20 минут чигнчэндээ. 20 minutes. There we go. За 20 минут боллоо. Талхаа зуухнаас гаргая. Янзын гоё талхнууд болж тээ. Ястай гоё. Хөнхөн. Өнгө зүс гэж өстэй янзтай гоё байна. За энэ талхнууд маань ингээд маш сайхан гоё болсон. Гэхдээ нөгөө бичлэг хийж байгаа хүн маань явах ёстой байсан учраас талхаа хөрхийг хүлээгээд зүсхийг харуулж чадсангүй уучлаарай. Гэхдээ бол үнэхээр гоё амттай талх болсон. Янзын гоё үртэй, Cranberry, multi-seed, олон үртэй, цангирстай ийм гоё талх болсон. Талхаа хийгээд амтархан эцэцгээгээрээ. baking